намын дараагаар өнөөдөр учрал сайд сонгогдосоо гэж хүсэж байна. Одоо яаж ч залуу хүнийг сонгож энэ намын эвнэгдийн төлөө, улсын ирээдүйн төлөө, эдийн засгийн хөгжлийн төлөө хамгийн зөв ажиллаж чадах одоо дарга болж чадна гэдэгт би 100% итгэлтэй байна. Манай учрал сайд бол энэ сүүлийн 5 жилд бол ямар нэгэн алдаа гаргалдгүй. Одоо засгийн газрын одоо гишүүний хувьд бол ажлаа маш сайн хийж зөндөө олон шийдлүүд гаргаж ажилласан байгаа гэж би бодож байна. Маргааш аюул олон бах хурлын гишүүд ер нь шинжлэхдэх байх. Тэгээд ер нь шинжлэхтээсээ ер нь бол манай улсад энэ том реформ хэрэгтэй болоод бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд өнөөдөр энэ 31 дугаар их хурлаар зөндөө асуудал шийдэж энэ ив нэгдлийн төлөө, тусгаар тогтнолын төлөө, Монгол улсын ирээдүйн төлөө ингээд зөв шийдвэр гаргасаа л гэж хүсэж байна.